Шууд лайв маяг. Тий. Тий. Шууд явах. За өдрийн тэрэг үзэгчдээ Ice Top хамтлагийн дуучин Ice School буюу Оргил Эрдэнэ сүүлд өөрийн цахим хуудсандаа хийсэн лайваас хойш ор сургууй 9 хоног алга болоод байгаа юм байна. Үүнтэй холбоотой мэдээллийг түүний дүү Очир Эрдэнэс тодруулан та бүхэндээ шууд дамжуулан хүргье. Сайн байна уу та? Яг тэр лайваас хоошоогоо ер нь сургууй байгаа гэж хэлж байгаа. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгвөл. Тэг ямар ч юм нөгөө одоо Малайз руу ороод тэгээ тэндээ нэг 3 хоноод нэг бичлэг хийгээд тэгээ тэрнээс хойш ор сургууй алга болчиход байгаа одоо. Тэгээ уул ямар нэгэн байдлаар нэг хүн амтны утас муцаар яриад энэ тэндээс нэг утас муцаар хүн амтнаас гуугаад холбоо өрдөг. Тэгээ ямар ч холбоо байхгүй байгаа. Тэгэл ерөнхийдөө Монголоос яг яваад гадагшаа аялах гэж явсан бол ямар зорилгоор явсан? Аялаа явж байгаа. Хэр удаа явж байгаа юм бэ? Үгүй тэр одоо энэ Гуанжу руу явчаад тэгээд нэг Малайз орж үзчихэл тэгэл нааш ирнэ гэж ярьж ирсэн. Тэгээд нэг тийч нэг тийм хүн амт ямар хүн амттай яасан юм нэг бичлэг хийгээл. Тэгэл тэрнээсээ болж алга болсон шүү дээ. Тэгэл алга болол одоо хүртэл байд ямар ч орсроггүй. Та консулын байгууллага болон ер нь хууль хүчний байгууллаганд хандсан байгаа юу? Тийм бүгдэндээ хандсан байгаа. Монголд байдаг. Тийм. Монголоос дамжуулаад тэгээд Малайз улсын консулын газраас хайж эхэлнэ. Тийм. Энд бүгдэнд нь мэдээлэл яваад өргөдөл өгсөн баг. Хамт явж исэн хүн ерөөсөө байхгүй ганцаараа аялт юм уу те? Үгүй гурлаа явжсэн. Гурлаа явж байгаа нөгөө цуг байсан хоёр нь цуг байж байгаад тэгээ нөгөө хоёр нь хэдэн хоног хайсан гэсэн. Тэгээд нөгөө ирэхгүй болохоор нөгөө хэд чинь одоо буудал сав хэцүүдээ нэг над руу холбогдоод одоо хөдлөлөө тэхгүй бол ирэхгүй байна. Энэ буудалд нилээд онцлоо одоо ингээд явлаа гэд. Тэгэл ямар ч холбоотой байж байгаа нөгөө цуг байсан юм. Цуг байсан хүмүүс нь бол тантай холбоотой байгаа. Тэнгүүд ганцаараа яг үнэхээр ор сургууй алга болчиход. Үгүй тий. Тинчэнэ болохоор одоо уцтай, сүлжээтэй гэх мэт асуудлууд нь ер нь байт юм байна. Харин одоо ямар ч юугүй сүлжээтэй бол одоо ингэж худлаа юм ярина гэж байхгүй тий. Ямар ч нэг сүлжээг утсаар ямар нэг WeChat юм уу Facebook-оор ямар нэг юмар холбогддог. Ямар ч холбоо байхгүй л ингэж юм болоод байгаа. Малайз улсад яг байдаг элчин сайдын Монголын талаас яам байдаг гэх танд мэдээлэл өгсөн үү? Малайз улс одоо юу Тайланд, Малайз хоёр нэг манай Монгол нэг консултай байл. Тэгээд элчин сайд нь бол юунд байд юм бэ? Тайланд байд юм л. Малайзыг хариуцдаг. Ерөнхий одоо тухайн бичлэг дээр ингээ гараад хар тамхит байж болзошгүй зүйлсийг хэрэгжилж байна гэх мэт мэдээллүүд агиух явсан шүү дээ. Энэ талаар нь танд мэдээлэл байгаа юу? Надад одоо би одоо юу хэлэх вэ? Чи хүн мэддэг хүмүүс мэдчихэж байгаа. Тэгээ би одоо хажууд нь байсан юм шиг яг сайн тэрний талаар одоо би одоо янз бүр юм яриад хэрэггүй. За ойлголоо. Баярлалаа. Ice Top хамтлагийн дуучин Ice School буюу Оргил Эрдэнэ Малайз улсад амрах гэж яваад хамгийн сүүлд лайв хийснээсээ хойш 9 хоногийн турш ор сургууй алга болоод байгаа юм байна. Иргэд та бүхэн Малайз улсад давхар ажиллаж амарч байгаа болвол энэ талаар хамтдаа хайлтад оролцоосоо гэж хүсэж байна. Баярлалаа.